За юу ацхан бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд бидний хүсэн хүлээсэн Rap TV Season 3-ын авраг доторх дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Чимээ гаргая. Хипхопт хайртай дуртай залуучуудыг дэмждэг рэп батлыг энэ хэмжээнд хүртэл хөгжүүлж байгаа хувь нэмрээ оруулсан ерөнхий ивент тэтгэгч 88 аппликейшнда баярлалаа. Яг одоо бидний энэ дугаар Аз модлын 5 давхрын Vibe Club-аас үрж ийн та нар бас энэгээр ирж үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна. За ингээд салхийг хагална уу хэмээн бүк. Түүний өрсөлдөгчөөр нэ. За манайхан 4 мэдчихэж байгаа те бидэнд 2 минут байгаа. За цаг явах уу? Йоо. Үлэг болсон үг холбодог үлгчингүүд намайг үлгэр ярьдаг гэлээ. Үлгэр ярил үүр дунд нь чам шиг үлгэнүүд тасалсан сүүлээ дэрлээд. Гисэн ч уран үгсээ тэрлээ дэнэ гэдэг үлгэрийн баатар үлгэрлэхэл юм дэрлээ. Би содон хорон мөртийг дорн хорон төдөд бодон хорон үгийн сорыг сонгоо холбон хожно. Харин чи шүлсээ залгин согтож арх мөнхөд бодож таарах болгон зодож баймар хөгийн онжиг. Энэтэй таарсан гэд гайхаа тарин. Одоо би гайхаа тарин гэд айгаа тарин. Тиймээс намайг батраагүй байхад тэр зайгаа барина. Йоо. Чи батг бас хатдаг шавсан ацны амсар. Чиний царай байдаг 2-3-ны завсар. Уадаг тоолсон уйлах гэдэг нь яасан. Түүний үг бүр нь хутга. Үлгэнд нэлсэн баасны. Магтаад ах чинь бүкснээ муу харсан. Йоо. Миний тоглоом аим шиг, дайн шиг, дошин дээр чинь даам шид. Үгээр би шатар, тоглон, шаглан, цодлон, мадлан, довтлон. Би их шатарсаг, харин чи зүгээр даамсаг. Брүк даваад лото халзуул 75-ыг ганц л хүзүүдэн гэж хэлдэг. Гэхдээ Брүкээ хатсан нус түүнээс эвсэлтэй. Ярих тоолонд нь хамарных нь үзүүрд нь бүжгэлдэг. Йоо. Сүүлийн панч. Вордлоо ойлгоцгоодгүй дээ та нар. Тэгвэл түүний харааг булаан ирчүүдийн хөх, дуртай өнгө нь хөх, дуртай үйлс нь хөхөх. Хийх зүйл чи хипхоп бишээ. Дуртай юмнуудаа хий гаж залуу минь явж хөх. За энэ л чимээ гаргая. За ингээд хамтдаа Брүк ихний раунд. За цаг явсан. Йоо. Ганцаа ласта. Аврагын тулааны дараа бир шимхүү хээр гарах уу? Миний өрсөлдөгч хийн. Нэ бэн дөө. Йоо. Энэ баатлын дараа хүмүүс чамайг миний хувилбар гэдгээр чинь таних болно. Учир нь би сүйдэр хөвлөх чицүүгээ болиулахад л миний дүү сарних хорвоо. Йоо. Чамтай таарснаа би мэдээд нэх бэлдсэнгүй. Өөрийгөө луугээ дотсон морио сургаж, үхэр хоололж ил өнжлөө. Учир нь би багасаа л шөндөө панча чангаж, өдөртөө дэлгүүр хийж, өглөөдөө үгээр тоглож өслөө. Йоо. Энийг би хэлмээргүй л байна. Гэхдээ энэ хүү 4 настайгаас хойш баатгаараа шээсэн. Учир нь түүний 3 дахь мэлми ард талдаа нээгдсэн. Йоо. Хүн шиг хосолж, тогруу шиг тоглосон найзаасаа, шаазгаа шиг хулгаалсан мөртүүдээ. Тож шиг бас давтах уу? Хэрээг дөөрэж хөлөө хөлдөөсөн галуу минь. Нухсыг чинь би тас шаан шүү. Йоо. Өнөөдөр би өөрийн тэмэгс захиалсан хувилбарыг танилцуулна. Би чамтай гар бариад бугуу барина. Учир нь далалсан бүхэнтэй сүүжилдэж хүний арцаг руу шагаадаг чөмөгтөө хүүгийн гавлыг онгоолгож тарих суулгана. За Брүк байлаа чимээ гаргая. Энэ явах уу? Йоо. Чамайг аавчаа хамбаартанч ээж чин гिचийг нь. Йоо. Яадаг гэлээ. Фу. Одоо сарин гिचий минь.
Салтаанда нарийн ногоотой ийм жижигхэн хөгзөрсөн өгөрцөө байдаг. Усал бол урган гэж сүйд болдог. Тэгээд орой болгоо орондоо шээдэг, шээх болгондоо нойтон зүүд илдэг. Чамаас илүү од миний талаар мим байдаг. Хүмүүс андуурал байдаг. Жинхэнэ Вьетнам ийм байдаг. Түүний гарнаас шивэр холоос үнэртдэг. Суг үгээ хэлэхээр амнаас нь хулмас үнэртдэг. Амаараа унгаж бөксөөрөө хэрхэр чадна. Бүбүчм чи жинхэнэ магсын аманд орлоо. Учир нь би архир чадна. Йоо. Хужаа гэж дуудуулах дуртай. Вьетнам төрсөн ч хужаа төссөн. Яаж гэдгийг нь мэдэхгүй виста. Багшийн дэдэг мужаанаар төгссөн. Өөрийгөө үнэ гэж удаа саагаал хэдий. Энэ хоёр хуруу л өндөр болцсон. Толгойтой ус нь халзарсаар байгаад дух нь өөрөөс нь өндөр болцсон. Йоо. Урлагийн тогоо ярихад түүхий гаруудыг болгоод өгдөг. Мэдхгүй ч манай баруунд гэж ярьсан гаруудыг солгоо зөгдөг. Энэ дундаа тархитдаг дуучин. Магна тэнэт сүхдэг үгээр толгоо зөгдөг. Аваа амар хүнэнч. Брүүки хийсэн дууг сонсоод салтайн дунд бинт толгоо дөгдөг. Йоо. Хүүт ороод энэ шиг өтөрхөнүүд ихнээсээ арилж ин да. Йоо, тэр жаах намар болоод навчис брүүкийн шүд шиг шарлж ин да. Тлаа гэвэл анга аливчи. Биста. Бүр амныхын цаанаас гэлвж ин. За энэ хамгийн сүүлийнх. Тархин дотор нь геноцид үлдэх. Энэ миний чихийг жинхэнэ сайн үлс. Түүний толгой дотор брүүк, бат амчаа, бас хужаа, Вьетнам багш мужаан байдаг. Брүүкийн сүнс. За энэ баярлалаа. Чимээ гаргая. За окей, ингээ Брүүкийн раунд 2 цаг явсан. Йоо. Эхний баатлыг хүмүүс түүхэн тод үлдэх тулаан гэж андуурна. Гэхдээ энэ баатлын дараа энэ амьд байвал би тааснаас олс өлгөөд хүл дүүжлэх унааг нь гардуулна. Йоо. Илэгнэгтэй ахын дүүсний чинь бөөрлөхөж. Зүрхийн үхэл судсын тоолно. Махан толгой минь. Би чиний цөсийг хөөргөж өөгчүүлж байгаад цусын сорно. Йоо. Хэл сонсвол хатуу санагдах. Миний мөртүүдэд өрөөтэй хараалууд. Чи болон чиний найзууд. Халуун ам бүлээн тусаа. Хүйтэн мис. Хатуу мөсөөр сольсон хүлдүү пистакууд. Йоо. Та нар болог хүүхдүүдийг сэвсээр хагаад. Энэ чинь бараг түүхий боллоо штэ. Чи согтохороо л хипхоп яриад ах чи мань чамайг рүүки л гэж бодлоо штэ. Йоо. Потенциалтай амьд үлдэж. Хонцын зантай нь үхдэг. Миний мэдих хипхоп. Энэ писта ойлгоогүй. Дүн дан дин бан. Йоо. Би чамд гар хүрхгүй. Гэхдээ чиний бие маргааш хүндүүр орно. Түүнд миний нэрийг хэлээд дунд хурууг чилтлээ хөхүүлж болно. За Брүүк байлаа. Чимээ гаргая. За шүүлгэлтгүйгээр энэ ялсан байх гэж бодож байна. Энэдэ зориулаад make some noise. За ингээд батл маань халуухыг эхэлж байна. Энэ бол финалийн өмнөх халаалт бид нар бол панчаан маягийн зүйлс хийж байгаа. Тэгээд хоёр бааталчны дунд бол Black Squad-ын зүгээс боцны мөнгө тавьсан. Тэр мөнгийг энэ авахар боллоо. Дахиад нэг чимээ гаргая. Энэ. За ингээд дараагийн бааталчнаар Чипрушка. Тооны өрсөлдөгчөөр PGK. За хин нэглэхөө 4 минут 2 минут те. За юу вэ да шорто банд минь. Би season 4 дээр чамаа гацаа дээш нөксөөхгүй шууд замд нь гацаана. Чи надтай таарснаа мицээр ээж хүрээд ирдэг TT юу? Писта дахиад нэг замдан бацаа. Йоо, би хипхопыг Counter Strike гэж боддог. Чам шиг гаруудыг серверт орж ирвэл шууд бан.
Би чамайг хятадаарч яасан шаах юм бэ? Йин юм зи удаа чи дон лай бан. Йоо. Баг хүүхэд байж ийм сайн батал хийж байгаа нь сайр шүү. Гэхдээ Чебрушка шиг шулуун цээ шутан бүстэй октод бол май шүү. Йоо. Хизээш нар үзэхгүй. Чи олон миний моциклыг сараар хатсан цагдаа. Тэр жоохон үгчиг царайтай. Гэхдээ санаа нь явцсан писта. Чи од болсон ч гэсэн хизээж охин бавч чадахгүй. Учир нь ахын дүү хүүхдийн зуугаар янхан ч авч чадахгүй. Одоо хүртэл ээжээсээ гаж тоглоо гэж зөвшөөрөл авах дарамттай байх та. Ах нь саяхан чам шиг тэнийг бацаан байла. Гэхдээ 10-тай байх та. Йоо, охин минь чи хэний ч өмнө хоолоо амаа нээж болно. Гэхдээ чи ирээдүйд Монгол хүний ээж болно. Ахын дүү залхуураа дэвтээд байвал чи ирээдүйд Black Squad-ийн бичлэгийг устдаг пэйж болно. Уулан далхан төмөр өргөн ном уншин арх уухгүй тамхи татахгүй май бол эко бой. Харин чи бол ахын дүү чоко бай. Йоо би чам шиг турхаа байсан. Ах шигээ булчинтай бол энэ биеийг бүтээх гэж би хичнээн жил боловдаа. Хараал хэлэхгүй өрсөлдөгчөө ялж, шүлэг уншиж, хөдөлгөөнтэй баадлыг нүдэн дээр чинь харуулж, бүтэн 2 раунд найз охин ярьж, төвчөө дээр чинь дуусан анхны хүн болоо. Та нарыг хичэн даачиг шааж чадах юм. Залуудаа. BGK цагаасан байна. Өмсөн зүснээ харалдаа. Дээрээсээ доошоо комиссийн бараа. Начиг баатал болгон дээр шинэ хувцс өмсч иржээ. Ах шигээ мөнгөтэй хүн болоорой. Чимээ гаргая. Үнси бага. За окей, хариу карэ Чебрушка ихний раунд. Йоо, хувц сунар ярьсан уу? Чи Black Squad Reflective check хитин бэ болгож бодоод байгаа юм уу? Би өөрн чамд сая баг тахимаа өгч гэж бодлоо. BGK бол авьяастай залуу. Дуу хийн. Шохгүй болохгүй. Би яаж хүүхдийн мөнгөгүй болсон чам шиг овооны мөнгө түш доошоо орохгүй. Хүүхэд чоглогоо мэдээд би энэ чи хүрээд ирлээ. Доктор байсан шүлгээд ирлээ. Финал дээр нь анаалтахаар би инженеэс чинь би зүглээд ирлээ. Юу, чичээр юу нойлын бүглөөс үлээ. За тэгээ юу найлаалагч минь. Бидэнд битсэн шүлгээтэйгээ раунд 2 дээр 100-аагаар зуучлаарай. Тэр бол отгон мөнхийн цүнх баригч студ руу дагаад ороод ирвэл цугтаа байсан зуучлаарай. Над дээр хоолоо олж иддэг хулгайн сайтуудыг өлсөж өгөхийг хүлээсэндээ албаар сугшаасан шүү уучлаарай. Чам шиг юмнууд над шиг нэгэнтэй тэгээ алдсан гэж юу? Нэг харсан цаар байгааз нөө той сториг ярьдаг хүмүүс авилцсан юм шүү. Доктор бөглөх хүүгс зүрхэнд лугшиж олны чимээн жааруулна. Хошног гургалтай чигсэн пач над руу имэж явуулна. Чебрушкатай 1000 таарахад 1001 шатлуулах хүүхэд BGK тимээ гэж хариулна. Хулган нөхөр баартуулаа. Дивжээд 12 жил цугласан байна. Ойлгож байна уу? Тимээ хяруулсан байна. Заажгараа. Өөрөөсөө царай муутай үнтэй таарсан болохоор би энэ ч жоохон аарах. Би чиний дэргэд октийн зүрхийг 2 алгаал зүсчдийн мазаар. Наа толгой дээр хүсий чи хайрлаагүй харин яргалаа ийдсэн байна. Ард дээр очиж асуул. Ноён талхны үсчний газар. Йоо, заажгараа. Ард талын залуу. За, ард талын залуу наадах цохоод унгаа. Болж өгөөд ухамсарын шанаа байгаа юу? Овоо өөрхөн өнгө орцсон савиг маяг шахацсан чи надаас ингэж нэг юм санаа аваа юу? Би Монголын анхны эмэгтэй ерөнхийлөгч болно гэдэг авгаа танаа авгаа юу? За чимээгүй guys BGK раунд 2. Окей. Чамаа хүүхдийн колон руу ачна. Өнөөдөр чи боргоон дунднаа. Чамаа кинчж болтол чин зодуулна. Отхон мөнгө чамдаараа арай хурцтан явж боргоо дууднаа. Хөвсгөл нутгийн хүү би түрүү ар хангаатай шаасан. Мөрөн сэри 427-гийн 13. Чебрушка бол зүгээр гал. Гэхдээ хурдталтаа гээгүй. Оо ядаргаатай наасаа. Би шалиг биш. Гэхдээ корон ундаг.
Ахын дүү айцсав. Энэ ардаа чамаас олоо өхөн үтсэн хурууны өндөг. Йоо. Ахын чамааг дис хийхгүй зүгээр хитэн панч зааж үзүүлээ. 18 насн дээр од болсон онгон охин шиг карьер дээр чинь сааж үзүүлээ. Йоо. Үг бичин гэж цаасыг сэгэлдэг. Хийсэн дуу болгоно нь мас руу чигэлдэг. Рэпик наад захын ийм скилгүй нөхдүүдийг хараад Мабранд бит хоёрын баас хурж эхэлдэг. Чи бол рэп дэвжигийн ах нартаа байнга дэвслүүлж байгаа хувь заяатаа дууны нөхөөс Бабришка. Би чамааг мөнхөж чана. Би бол даваа долоо чи бол чи Брушка. Йоо, тэр бол яг үндэ 88 филмсээс сая төгрөг авсан Сапорогийн Яашка. Тэгж хэлээгээд ахын дүү битээ гомдороо ахын чам саяыг өгөх үү, 2 саяыг өгөх үү, 2 саяыг өгвөл чи минийхийг өгөх үү. Точих шиг цагаан царайтай чи ямар билээснаа юу? Ахын чамаг хөсгөл явуулж амьдрал үзүүлнэ. Хамгийн ихэн зурх хараалын үг. Түй чорт не знаю. Йоо. Дургу өрөө дэвэл чамаг рэп дэвжинээс жин шүү. Чи бол Локи, би бол өвчи моб. Чиний дэргэд хамаагүй дээр шах юм бэ. Энэ охины топ. Йоо. Имэгтэй хүн гэсэндээ цаа чин бас гоё үнэртэй байна. Миний найзын нэр нь хэмлээ. Ичээд байна май баха түр пауз авчи. Зөөгчөө энд 2 ус авчи. Удахгүй хүрээд ирэх аваад дууж байгаарай. Батал дуусны дараа яриатай шүү. Тэр ширээн дээр сууж байгаарай. Оо чи яваг байгаа мó? Том үний мүзэд ямар балаа гар вэ? Ахын чамд word play хэлэх үг вэ? Энийг аавтаа өгөөрөө. Мэ. BGK, make some noise. Йоо. Чи өөрийгөө барилддаг гэлөө. Тэгвэл наа золбин савхаа тайлчих. Хоёлоо рэп дэвжиг рэп начин болох уу? Наадха хайж байгаа төгчөөч. Наад охин ч чамайг тоохгүй ш би зааж өгөх үү? Хөөрхөн хайж байгаа өгчөөч. Йоо. Эртээ урдын цагт хүмүүс Балжаа хүүгийн төмсөн хаамраар нь тоглож гэмээр уурлуулжээ. Хацарна гэж сайран яга манай хүмүүс түүнийг дураа хүрхээр шоглож цэглэж ойлуулжээ. Тийм болохоор саг сарагийн зөв ураан хүмүүст бүр ингэж амар нөлөөлжээ. Сайн нэрийг хүсвч олохгүй, муу нэрийг хусвч ярьлахгүй. Чи Батукагийн микрог мэг хүсвч авахгүй. Ийм нэртэй нөхдүүд нутагтайгаа мөнхрөн гэж байдэ. Спешлийнхаа шагналаа авчил яах вэ? Чи усны тэрэгтэйг худаг руу өөхрөн гişээд. Хот мэдгүй байнга тэнэн. BGK баар болгон хисчийдэг, хар орой тэнжидэг. Чи шинэ ажилтнаа ажиллаа зааж өгөхгүй юм уу? Зээшлээ даваарай. Пистам чиний чиглэл динжимэн хар орон гэж хэлсэн. Балжаа надтай таарад бодсон. Энэ миний төгсгөл гэж юу? Отгон мөнхийн чих чиний хамар энэ хөвсгөлийг нөө. Би бол Чеброшка хүмүүсийн хайр хүндлэр толгой дээр чинь өргүүлж гарна. Түрнээс уйл гадахын чи эндээс эсвэл зайл. Чи над ямар ч панчны өргүүлж алмна. Надаас дахиад юм гуйсаа харцаар хараад ахын би чамайг Хөвсгөл аймгийн хүслийн хатанд мөргүүлж ална. Миний үгс зүрхэнд лугшиж чиний биений энэ чингэн бодоод байхад үгсэн баас чиний BGK. Чи хангалттай нийтийн караоке чин боллоо. Одоо би чамд аль бүгдээрээ яваад өгөөч гэж хэмнэ. Болцноо. За Чебрушка болоо чимээ гаргая. За ингээд Чебрушка хэлээсэн гэж бодож байгаа. Бацооны мөн Чебрушкагийн дансруу орохтой. Make some noise. Ийсэх батал үзсэн BGK-тэй байрлаа. Season 4-өөр уулзцгаая. За ингээд миний зүүн гар талд лок. Төвний өрсөлдөгчөөр солиотой нэгэр төрөө. Йоо. Бас рок би ярьж бусдаас кокүнлээ аавна гэж бодож ирсэн байх нь лок гэдэггүй. Гэвч өнөөдөр тийм юм болохгүй. Учир нь би андерграундаас айц авсан трап хөгжмийн цэмсэг эзэлох жинхэнэ хүн. Утаа дүүрэн цээжиндээ би улаан хүрэн бичгтэй, уншаад харуул сэжигтэй. Чиний ухаан хүрвэл хэмжилтэй. Харин чи унжаад авсан гэсэндээ хужаа гэсэн бичгтэй болохоор унтаа дахиад зэрэхгүй. Бааталж явахдаа ажлаа амжуулж явахд намайг уцаа хардаг гэдэг тэр худлаа бахан гिचинүүд нь хуцаа дэлгүү та нар цуваад над дээр ирэлтэй.
Дахиад л энэ зүйлийг хийж байна. Эцэг нь мэдвэл гомдгол байх. Гэтэ уучлаарай ааваа хүү чинь дуртай зүйлээ хийж байна. Начиг биста байхад чамшиг биста байдаг нь хорвогийн жам. Энэ бистагийн өмнөх баатлын нүцэн хэл нүцэхгүй ян гэж юм чи тарвах юм уу? Говь төрсөн хүү Тимэтэ дуг гэж ноёг мадалнаа. Энэ бол үнэ шаглах гаруудыг цэвэрлэх соёл ажиллагаа. Шатрын нүүдэл шиг хипхопод даамшааш төрөө солон авчирнаа. Солисон бистам дээр арчергээ бүдүүн гिचдгээ нийлээ солир харавчваа. Өмнө нэг алдсан тиймээс юу гэж хэлхээ би бодно. Нэгнийгээ новш болгоход тэр чигээр ховсордог, дэлхийгээ соргоно, хикийгэн довтлон тэгэхээр чи одоо ихийнхэн зовлон чихэнтэй сонсно, цэвэрсэн толгой минь нэхийгээ бодооч тэр жахуулаг одоо хүртэл толондрахаа өөрийгөө дөрөв ихэр гэж боддог. Хүнийг ялгаж харцдаггүй учраас би чамд хэдэн мөр өчигдөр оройдоо биччихүүлдэ. Цус асгарсан тулаанд орсон сорив над нэгчгүй. Төрөө бол андерграундын цус судар 20-д бичгэн бол би. Дахиад миний нэрийг баатал шиг юмдаа дуртгал юм бол ийм болно шүү мө солиотой гिचинүүд минь. За сүүлдээ. Эхний раунд оршил байла. Хоёрдугаар раунд чамайг чаралтал шаандаа. За тэгээ хипхоп харуудын урлаг гэдэг тэнэг гिचин харлах шаавда. За цаг болсон байна. Чимээ гаргая. За ингээд хамтдаа Локи эхний раунд. Юу, иймэрхүү гүлгнүүдийг эртэн дэвжээгээс балсуурд. Майба хуг намайг чамайг амар шагараа гэсэн. За хар хасуунд. Юу, мөхөл төрөд байгаа ганц найдвар нь бүхэл намайг ялна гэдэг итгэл. Аваргуудаа ориглоосон түсгэж түүх үтээс инс хийсэн. Миний хувьд бол зүгээр л хийснийг бэлтгэл. Юу, төрөө амьдралдаа ганц л удаа ихнэрээ жаргаж үтсэн ирэх хүн. Хизээ вэ гэж юу? Чамайг натаа андуурсан тэр шөнө. Тэгэхээр одооноос чиний цэнэглэгч байх хүн дэрнэ. Юу, хүн чанар мөс чудгаа хүсэн цогцсны асанд гээсэн. Төрөөхөн үндэ өөрөөсөө лууж бандуулсан штэ. Бас эмзэг сэдвүүч хүндэж ихнэрээ чинь тухай ярихаар уурч үрж гэнэ үү? Мань мэдхгүй тэр эцэгчл танилцуулсан штэ. Энэ сийсэн үндсэндээ агсан төвшөндөө хүрсэн. Өөртөө таарах өрсөлдөгчийг сийсэн дүрийн хаалтаа шатнаас очоод таахгүй юу? Ууг нь чам шиг 100 г харааг шууд татаад архираад амар шаамаар л идэв. Дааж майб ганцах хөтөрийн хизийг дивжээд хорчоод байгаа байхгүй юу? Юу. Иймэрхүү ирээ зээргүй эрхэсэн ажилгүй тогтсон хаяггүй эмэг цэгс тэгж хаяггүй цэс залуугаараа зэвэрсэн бөбөөнрөөс дүүн угаасаа аршилтаа штэ. Ирүүлжүүлэхийн мөнгөө төлчөөд ий баримтаа нэхээ зогсож исэн фэцтаа штэ. Юу. Хастар төрөөг сайн анзааруул карьер нь гацаж аргаа барсан хүнээс дүр байна да. Хипхоп интервью солиорч хоор энэ хоёр уг нийлээд Вьетнам засварны хичүүлсэн юм шаан да. Өнөөдөр рэп твчээ төгшүүр зарс аюултай нэгэр өсөж яваа шүү. Тэр бол састагаар салхисыг зүйлээдэг сакс харагийн төрсөн дүү. За Локи байла чимээ гаргая. За ингээд хамтдаа төрөөгийн раунд 2. Би бол том сэдвдэг хүн, сум нэвтэрдэггүй төмөр хуйг, цогт тайжи удам, мөнх тэнгэрийн хүчинтэй орох төмөр баатар, харин чи ёроо ямба шиг бистам ластиксын богтоо нэг шаачахгүй. Сахар авийнхаа шорвог зүйлийг долоожлөөж л энэ муу бистаа гэрийнхнийгээ давсан тавсан хойгоор цуутай ордог. Энэ бол агсан төвчний тулаан. Тэгэр ч юм уу энэ рааманд дуусахад хончин лавга реакшн тогтох хоёртой 100 холбоно. Хүмүүс миний хутга дүүрэн мөртийг сонсоод баарс зах гэдэг. Найз зөвхөн ч бөмбөгөр болсон. Намайг урд цагаан гэж дуудана. Тэр харснаа л хэлдэг. Яасан хэцүү байх нь бол алар минь. Хэний ч өдөөс том дуурах хэгжүүн байдаг нас минь чиний оронд хинч өснө хэцүү надад санагдахгүй. Үгэн буугаа агсаад ороход донг тэгээд мониси сэнзүүш намайг бардаггүй. Дэвтэн дээрээ ганц гайгүй шаасан баатал нь тал харвсан бүрээд өдөг. Хүн болгонд боовдуулах 55 бистаг нүдэн нүртэл хаяа морайд өдөг. Хаалттай шатан дээр өмсөд ирсэн нөгөө нэг цамц тэмүүлдэ бааталж байхад өмсөж ирсэн нөгөө нэг цамц спешиалд орох боломж дүнд олжээ нөгөө л нэг нөгөө цамц. Агсан төвшөнд хүрсэн учир болсон дээр шүү. Кунай, Арчер, чи тэгээд бас Ноби. Найз өхний чинь 24 7 биш 8. Охны чинь салтаан дунд досолтон Rest in Peace copy. За төрөө байла make some noise. Юу.
Бөөнөрөө энд байгаа ганц адгуусаа сургаж дийлэхгүй байж дахиад юу нэг мас нэмчвэ. Бас хангаж чадахгүй байж өөдөөс ангацаа шахаад энэ ямар том алвэ? Йоо. Би их хэлний урын сангаас мөр бүртээ зөв хорших утга төгс үгс бүрийг түүж цорчтно. Ир үгэн дээр им үгийг задгаж бичдэг нинжанууд намайг ийшээ тийшээ харлаа гэж доромжлно. Гэхдээ үндэ надад мөнгнөө зур суултаад байхгүй. Дансны үлдэгдэл 7 оронгоос доошддаг усгаар та нар хизээж тоож барахгүй. Би угаасаа энэ нүүрэн царайд нэр нь харсан пистагч нэг нүдэрээс тоож харахгүй. Тэрээр ардыг эмээгийн гастан шүдийг түүсийг сонсоод гайхаж цоцорсон. Төрөө өөрөө хайртай их нэрхээ дагвар хүүхдийн хоёр бөөрийг өөдөн татаад хоошин зараад байранд орсон. Энэ төвчнээс мэндэлсэн залуус Монголын хипхопод босго тогтоох хан хэрэм цайд. Өөрийгөө солиотой нэгэртээ андуурч хүмүүсийн сайхан сэтгэл рүү хар ус зөөсөн гिचим нь одоо тэр ганц худаг руугаа зайс. Би өнөөдөр чам цэвэр ялгдаж болно. Гэхдээ гудамжны урсгийн энэ төрлөөр биш жуудаагаар. Тэр зам таарсан бүхнээ доош нь унгаж байранд нь тавьдаг амар өстой шүү. Гэхдээ зуудаагаар. Би бол өөрийнхөө хүрээлэл дундаа хамгийн зөв нөлөөс өнөөдрийн нэгэнд гэрэл сааж буй цөөхөн хүмүүсийн төлөөс өрөөлийн алдаан дээр дөрөөлж сул талаар нь гөрөөчилж өөрийгөө дүүбэлгэж явах нь миний мөн чанартай зөрчилдөх та нарын мөрөөд. Тиймээс дараагийн сизонд эртнээс бие бэлдэж ирэх чөлөөндөө итгэж ирээ цээргүй сэтгэж хорон мөртүүдээ одооноос зэгсэлж яарна. Харин чамайг спортын төлөө зүтгэж их орны нэрийг өндөрт өргөж ирээдүйдээ зөв үлгэр дуураас бүзүүлсэн цагчил би ихтэлж харна. Лок байлаа чимээ гаргая. За окей, миний зүүн гартал лок. Баруун гарталд төрөө. Төрөө дээр илүү сонсогдож байна тийм үү? За окей, тэгээ төрөө бооцооны мөнгийг авахар боллоо. Хоёр баалчиндаа баярлалаа. Make some noise. За ингээд бидний дараагийн батал. Calling. Түүний өрсөлдөгчөөр Батука. За хэн нэглэх үү guys? Мөрөөдлийг чинь биелүүлэх гэж ирлээ. Миний сэтгэл дулаахан байна. Цагийн бэлтгэлээ чамдаар төвшөө да туулайхан байна. Бүгд л нэг хуучилсан, зуучилсан хүнтэй сайхан юм уу? Готууд нь голчилсан, тууширсан хүнтэй байх юм уу? Би тэгээ лавгагийн тууж ирсэн хонтой шаах юм уу? Булхайгаа дийлгэн, хулгайгаа дийлгэн. Би чам шиг хурганы арьсаар дээлхийн. Цаг нь болохоор хэлий. Та нарын дэс хоолт гэж бэлтгэлтэй байгаарай. Fire in the hall гэж. Худлаа үнэн хийрхдэг, гэрийнхнээ дийлдэг. Батукатай унтсан охин болгон тийрдэг. Чи надад 10 жил дарлуулна. Би үр удмыг чинь борлуулна. Чам шиг цайцсан пистаг бол харлуулна. Надад шаалгасныхаа төлөө ээс өгөх гэж ирсэн дархны зэрэг. Чамайг шамбрамтай болтол чинь шаан. Энэ бол цагаан махны хэрэг. Чам шиг сонин пистагаар би бөксөө арчаад хайна. Энэ баатал чинь хурган дайн. Эвдэрхийн хүмүн би чиний дархан байна. Одоо чамайг засаж өгье. Дэвжээгээс хасч өгье. Гэртээ харих замыг чинь засаж өгье. Чамайг гараад ирэхэд бидний ой гутнаа. Маргаашийн нарыг харж чадахгүй чиний алсын хараа чинь дутнаа. Би чамайг уцаа хараад уншсан чаана. Уншсан ирэхдээ тасцсан чаана гэж. За цаг болсон байна. Колон байлаа чимээ гаргая. Батукагийн эхний раунд. Төсөөллөө чи хэлий. Чиний панчиг сонссон чи баг амнаас хөөс сахарчлаа. Биста чиний панчиг сонссон чи уцны шилээ хагалчлаа. Нөгөө л яриад идэг ориг хүлх нь мэддэхгүй. Тимберланд. Би энэ нэрээ тийм амар шат юм уу? Уулан сууг. Тийм л байна. Баатлыг чи үзсэн. Хөнгөн пааж жижигхэн бартаашаас. Мань хүн пейдер миний ард хал үзсэн баатлчид хайр татсан үзэгчд мэг гэсэн англи үгээ мартаашаас. Надаас 5k зээлхэд гэрэл түүний дансанд хийсэн. Аав нөө хамгаалагч гिचээ дагаж яваад түүнийг нарсанд хийсэн. Тэр ганцаардлыг шар царайгаараа цагаан буудан дээр 5 хартай тойрсон. Өнөөдөр тэр ганцаараа биш гэртээ арай 5 тай нойрсон.
Рэп тэмчээд орсон ч өөртөө тавьсан зорилго байсан. Хаяада ницмаар нь. Хоёр баатал дараалж хараалгүй баатал хийхийг хүслээ. Гэтэ чамайг харахаар л хийж чадах юм. Чи ч одоо яатсан пиццаа вэ? Голын өвдөг шороодсон пи өндөртөө тэнцүү сэтгэдэг. Би бол хэлхийд жедрэтэ хүчин зүйл слипиг хийдэг клак 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 сэнзүү гэдэг шиг. Тэгээ яагаад юу ч ихлэг огцон царайлж явта хайжууд нь секс хийж явах зэрцүү өгчг. Хитрхи соёлтой болохоор найз охин чинь ladies first гэж зам тавьчихна. Найз охин чинь ярьж өгсөн миний John Wick одоо крашуудыг чинь ам дамжина. Йоо, энэ чи бааталтаж явахдаа би дуу ураалах болно. Тэнэг биста бааталтаа буу ураалах болно. iPhone 17 гарсан багт л үерхцээ одоо түүний хоёр буур алга болно. Би хүсвэл сүнсийг чинь аваад төөрүүлнэ. Зархуу хит юм бэ? Хувцсгийн зүнцэн пистам нь үнсэх арт хийтэй, тоглох бар битэй. Тэгээ чамаагийн гад залуу гэх юм бэ? Нүл хобби, нууха мартсан байлээ. Намайг хэрхэн ялах вэ гэдэг ChatGPT-ийн чата. Твчээ ял хэдийн оргилд гарсан. Энд чи амар шаан, мо би харин чи ашиглахгүй ондоогийн дата. Бацук байлаа чимээ гаргая цаг болсон байна. Calling. Илүү алхам хийсэн аялал бүрчин дүрм зөрчин. Талбайн гадуур шаан. Зарим нь коллинтэй бааталт нь өөрийнхөө сэрүүн зүүдэнд гэхдээ том андуурч. Арслангийн өөдөөс асаа шаагаад мо бамбарчин. Хуурай ахынхаа нойтын юмд цадаагүй гэлөө. Шаалгуул чандаггүй гिचи. Чиж Батук ойлоо. Шаалгачвал чиний санаа зовх уу? Гэртээ очиод ханаа савх уу? Төвийг сахид суудаг ви лайнтай боо яхаасаа шанаа авах уу? Диваачин чинь там дийлнэ. Тэнт хоёулаа зам нийлнэ. Найз охинтой ч юм бол ам нийлнэ. Хүний үг авдаггүй би ч муу хүү юм аа гэж яахгүй. Зарим зүйлс дээр дутаж сур. Тэр чинь чамгүй амжилт байхгүй. Ирэмгийн царайлсан тараан салыг чинь би өлгөнд авчна. Бүгдээр энийг цураа шаачих уу? Лайлаа өвч авчна. Арчаагүй шээсэг чинь арчаад гарна. Хайр байхгүй энэ гिचид. Ганц бөмбөгөө чамд угалж бас дохож болох уу? Чи шийд. Бүгднгийн чинь зогцос миний ноорогт байдаг. Энд ихнээс устдаад байна. Жөтгөрлүүгээ тонил сайн яваарай мó пизда минь. Та нар тусламж хэрэгтэй бол Батука бүгднгийнхий чи ухаад өгнө шүү. Гайгүй паач олдохгүй байна уу? Ухаан зарна шүү. За Colin байлаа. Йоо, нүүрэнд биш хойгуур байдаг. Түүний игний арын араас Колиныг иннээс илүү шааж байгааг үзмээр байна уу? Тэгвэл 88-аас. 70 оны хувцастай гөлөгтэй цаг үеийнхэн талаар бааталтыг чемпионлогч микрого шугамд нь явуулж байгаа шүү. Дүрмгүй пистаг гадуур жолоо байхад жолооч нар айж байгаа шүү. 18 үцэнгээ чат бичээд л жолооч олцсон пистам нь кондуктороос хайж байгаа шүү. Орой болгон твэрч унтна, өглөө болгон твэрч сэрнэ. Ямар ч гүцээгүй тайл. Колин нэг ч хөөрхөн залуу өсөж өмгөөгөө зайл. Колиныг дуу хийж эхлэхэд Монголыг хипхоп хуваагдана, өрн дорно. Финал горлоод илүү чи одоо байгаагаас 100 дахин илүү ээж л ганцаа охин оронд орно. Дүүрэгээ дод болохгүй. Нэг хипхоп дээртэй брог өөрийн бодож олдоо. Түүний мөрөөдөл ордын MC болох, баян болох холдоо. Хипхоп тулд хүн болгон заавал баян байх алба байхгүй. Тэгэхээр чи мөнгөгүй MC болдоо. Надад бааталтад барна гэлөө. Яах юм бол доо? Яг үндэ чиний баатлаас сумягийн дуугүй байдаг панч илүү шаах юм байна дөө. Өөрийгөө гоот хийж андуурна. Ямааны гурав ч хорчиж чад камер хаах юм аа. Чи ч одоо яалгуулад байгаа юм бэ? Өрсөлдөг чи борчиж чад амар шаах юм аа. Чи надад бааталт хаач хийсэн, хоол хийсэн чи би чамайг хачир шиг тастатна. Би чамайг баачир шиг татах чи арчир шиг хасагдана. Идэж уун би карт өгөөд арт гэрчиг тасаглана. Чиний вордплей дээр чи пааж бүрмэн засаглана. Азар чи флекс код байхгүй чам шиг авах байсан бол нэр нь бэк сквад бол засагдана. Надад цаг өгдөг. Ямар байснаа бодох хэрэгцүүлэл зөвхөн өглөө. Паажууд минь араасаа зогсохгүй. Энэ та бүхний нөлөө. Надад бааталт гад ирчих юм болчаа. Гэхдээ яг юуны төлөө? Бид бол Монгол рэпер том ахын нөлөөлөл хотын захруу хүрчлээ. За бистэ очиж чам дээр ингэж чана гэж бодсон миний залхуу хүрчлээ. За Бацук байлаа чимээ гаргая.
За миний баруун гарт бол Колин. Миний зүүн гарт бол Батука. За тэгээ Боцоны мөнгө Батукагийн данс руу орох нь. Хоёр бааталчиндаа баярлалаа. За ингээд бид нэр 2 дугаар хагас буюу сүүлийн хэсэг рүүгээ ороход бэлэн болсон байна. За ингээд бааталт нөх хэмээ миний баруун гар талд реакшн тогтох. Түүний өрсөлдөгчөөр хончин лавга. За тэгээ тогтох эхлэхээр болсон тий. За алуу түүн зориулаад нэг чимээ гаргая. Хончин найтан тий. Ахын чамд гоё очиг нөө. Хэрийн цэцэг дүү минь. Аав түүнийг өхөөрдөн зээрэн цэцгийн хүү минь. Ах нь аль 5 жилийн өмнө Монголын оддыг пранктаж, томчуудтай халз барилдаж, анд барилцаж, гар даллаж байсан. Харин ч юм уу хонцын шээс тэр үед талх таллаж, гал галлаж, мал маллаж байсан. Манай тавгуучин сэргээ албаасан бас хуухт ирээ. Өчтөр над руу залсан агаа дүү хотын унаа суучлаа, тосож аваарай. Буухтай ирээ. Хойноос ирээд хот чинийх үү? Хотод ирээд хон чинийх үү? Чамаа хүүхдээ болоод хүмүүс юуг ингэж лавгагийн хүн гэхгүй хончных үү? Чамаа харахаар урам хурмаа шиг, уран нугармаар чим шиг, зураг зурмаар чим шиг шал тэнэг санагдчихэн шүү. Айтайхан байхгүй бол аавчин оронд аавчин болоод гэрээчийн хоймоо шимийн чимийг санагдсан шүү. За энэ микийг авчих. Энэ тасалдаж байна. Аминд хайртай арс нүрэндээ цайруулж төрхөн. Энд ингэж зогсож байхаа гэртээ хайш хонио хариулаач гэж юм. Ахын бас чанга ир байгаа үстэй. Угаасаа би өөр төрөө бооцоо тавьсан. Чадвар нутаг усаараа зүрлээ. Вихтоц бид хоёр гурсыг харин чи чойрын наби тавьсан. Ахын шаан гэдэгтээ мэдсэн зурж үзээгүй мэрэг төлөв минь. Ард охин доржоо шиг хэмэх нүдүүд гүлэг минь. Хөдөө хонио малдаад хөдөөгөө сууж хэлбэр хөөж мөгний араас гүйж байхаар 5 цаас хууч атар гүйж. Энийг хардаа хүзүүнийх нь нуглан хүртэл хитэн саруу хүртэл сайртай. Ирвэ минь тоглосон юм ах нь урд төршигээ хөрслийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хайртай. Маялаад байвал хэмжээ боломтой өгчөөр хонооч шүү. Гарсан хүүхдүүд чинь харгалз хөнгөгээд усын асрамжинд тушаач шүү. За тогтох байдлаа чимээ гаргая. За болсноо. Би бол утас моц нэг хайхтар харахгүй гэхдээ хаяад харнаа тий. За одоо ахта зориулаад хэдэн мөртөө явъя да. Лайв үзэлтийн чинь тог дүүн нэмээд өгөх үү? Хамт сууж хань болох уу? Өөрийгөө малж чадахгүй бол яр шиг миний хонь болох уу? Наас надад гомдоод байгаа мó? Уурч хүрээд байгаа мó? Яг үнтэй таны юу ярьсныг би ойлгосонгүй хайшаа хэлчих хугарсан юм уу? Саянаас хойш хончин гэдэг юм. Хайшаа амьдралаа сайхан болгомоор бол маа нэг хүн болох уу? Түүний нэр нь тогтох хийгээд амжилт олоогүй ракшн. Нэг нууц хэлэхэд юмжирд болом түүний крашн. Та хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг яг л зам дээр үүдэг боржуур. Гэтэ та намайг хизээж барахгүй. Учир нь таны ганц бардаг хүн чинь ардын хүд оржоо. Ийм хүмүүсийг үгээр итгэх үндэ би дуртай. Гэтэ таны бие чинь ууганд бахим шүү. Яг таны хүсээд байвал байтал нахиж болно шүү. Гэтэ одоо энэний дараа та миний зургийг бурхныхаа өмнө тавьж дахин шүт. Би гүнгэлсэн олон хүүхдийн сэтгэлийн эмчин. Би таныг тагаад уустч нь очиод танаас илүү олон хүн намайг дэмжинэ. Байдалд орсон чинь надтай таарчгт нэг үгээр хэлэхэд азгүй. Наапатаага нийлээд ч та хоёр намайг барахгүй. Учир нь та хоёр бол хулгайч, харин би гэртээ ганцаараа гэв. Өдний хүртэл би амжилтанд хүрэхдээ хүүхдүүдийн рол модель болох үүрэгтэй.
Харин та бол өмхийн муухай царай төрхтэй. Оруулсан пост болгон чи хаахатай харин минийх зүрхтэй. Эцсийн удаа үгээ хэлчихэ. Нэг ахаа надад гайгүй хүн энэний сол өөр хүн солиод өгчих. Та одоо энд юугаа хийх вдэ эртхэн нутаг буц али даасаа өгчих. За болсон. Савгүй байлаа чимээ гаргая. За хоёр бааталчдаа баярлалаа. Гараа бариараа. Биднийг зорж бас манай дээр хүндлэл үзүүлж ирсэн хоёр бааталчдаа баярлалаа. Make some noise. За ингээд бүгдөө дараагийн баталд орцгоё. RD. Түүний эсрэг Archer. Йоо, би чиний уур зогсохгүй байсан ч чи надаас айж дүгшдэг. Чи наа чиг неон насандаа болохгүй. Би чамаас дүүч гэлээ. Чи бол хэн ч хэрэггүй. Нимбаатарын ачаад явсан дүүц хэлээ. Худлаашаа чансан биз даал минь. Өнөөдөр чи үнэнд гүйцэгдлээ. Йоо, Арчер ч гэнэ үү, Барчер ч гэнэ үү? Аль хүүхнүүдээ баартардаг ч гэнэ үү? Зөлгийн нэртэй навш миний урд далартаа шаагаад. Чи тэгтээ миний амьдралтаа таарсан хамгийн хүнд өрсөлдөгч байлаа. Та чи жингийн ярьж хат баярлаа шагаад. Йоо. Явдаг жорлон минь 5 аяг хоол идсэн бол ядаж чи цадаж бай. Зүүн нүднээс алдаж зүв байдаг шүү залуусаа. Усаа татаж бай. Йоо. Би 7 настай байхдаа би тэр гээд зурагт үзэж байхдаа би бол асаа шуураа би бол Роналдо гээд ерөн чи тэнэг үү? Нийлэг шартаад байгаа пистанууд те. Цэнэг үү? Йоо. Йоо. Хүмүүсийн хүндхэн панчаар л хоолдог байсан юм. Өнөөдөр чинь харин би юугаа итгэвдээ. Бас авраг авахгүйсэн чи яа тэр хөөрхөн байхад угаасаа бүх юм болчдөг. За чи ч юугаа мэдгэвдээ. Ахлах тогоо чиг шинэ ногоонуудыг бэлтгэн манчин энд хичээч хөдөлжинтэй дутуугийн комплекстэй хүрэн манчин минь намайг барахгүй миний дээр гарахгүй хүн бол чи. Амьдрал ялагдсан шиг бааталд ялагдлаа. U L O C E. Бин дээр мянган юм ирээчэд мянган найзаа дуудаа чи аардаг барахгүй. Чиний бараагүй хүн чин даваад доолоо. Үг ихтэж үхэр хооллоо. Хэлэх үг минь ингээ болоо. Fuck you. Илүү бэнда түмэ ясын. Йоо. Би өдөр бүр өөртөө хэлж байгаа. Яг одоо жоохон тур. Чи миний гүзээлөө харах яах вэ? Пистам энэ цаасан дээр баатал дээр өгсөн ч гомдлохгүй гэж гарын үсгээ зур. Black Scott-аас намайг спешиал дугаард өрөөд байна. Өнөөдөр чи намайг шаахгүй. Учир нь би чигээ хутагтай бүрээд байна. Энэ баатал дээр би ялна. Season 4 дээр дахиад тааръя. Өнөөдөр би эцсийн сумаа тавьж баазарч байгаа Стефен Кари. Хүмүүс аардаг ялна гэж бодож байгаа бох. Гэхдээ бүх зүйл уруу хамааралтай. Яг эсэргээрээ би яаж ч магадгүй нэг тесэргээрээ өнөөдөр чи гэрлүүг ярьж чадна. Гэхдээ хэсгээрээ. Миний сэтгэл санаа ямар үед сайхан болдог гэж нэг сайхан секси чи тавих үедээ би аардид өвдөг шороодоо сүгдэнэ гэж бодоо юу? Би нэг л удаа амьдрал сүгдэж үзсэн. Их нэртэй гэрлэх санал тавих үедээ. Арти надад шаалгуулчаад бооцооны мөнгөгүй гэртээ ирнэ. Энэ чиний хувь заяа. Өнөөдөр би чамайг бүдэн дээр илгээж толгойд ирчих кофе асах хариун заяа. Арти үннээр явъя гэсэн чинь ласт икс шиг үхэр тэрэггүй. Хүмүүсээс байг сонсдог үг нь өргөө дээрээ залах тоглох хэрэггүй. Чиний өндрөө авсан явцгүй карьерийг Виктор шүвгийн 8 дээр нэг мөсөн дуусгацсан. Би энэний найз охиныг харсан амар царай муутай юм билий. Тэгээ энэний салж чаддгүй шалтгаан найз охин цайнд сарын тэмдэглэе хийгээд уулгацсан. Чадахгүй юм байж нэг худлаа хүн дээрэмдэн гэсэн биз та. Өнөөдөр би чамайг өөрөө чинь дээрэмдэн. Дээрэмдүүлсэн юмнуудаа чадвал шүүхтэй дав. Энэ карманд юу байгаа тань? Пистам энэ хүүхтэй ав. Йоо. Йоо. За пистам хоол мол бариад ирсэн. Ядаж чи тэрэндээ цадаа шүү. Би хүүхдээ алчлаа. Пистам чамаагч алчиж чадсан шүү. Йоо, би гарч ирээд пистам төлөлгөө чинь нурцсан байгаа зү. Нүдэн чинь нулимс хурцсан байгаа зү.
Ангийнхнаасаа суралцалтаа манай ласта өгсөөр байгаа турцсан байгаа сте. Йоо. Өөдөөс мал бацсан шиг юм ярьснаа. Үг сүрөөддөг үсттэй. Өгшийн бэжж хүүг шиг тэнэг юм яриад чи том болоо чи прошк болохыг мөрөөддөг үсттэй. Оо, энэ ста ингэж хуцсан гэж бодоочгүй. Ихтэйгээ тултахаараа зодоочгүй. Их нэртэй нь уулзахаар үргэлж дотоочгүй. Ингээ босон гэж бодсноо атлуудаа үгүй дээ. Pink Floyd дотооч би. Йоо, салхин цэцэгтэй мэдлийн дүрхсэн чи инээгэлсэн. Баг багтаа чи хөхөрсөн носон. Everest-с Web-ийн blow job хийгээ гуйж авсан. Одоо Archer Everest 2 хоёул хөхөртэй болсон. Pentagon лалруудыг цэнхэр тэнгэр рүү нийлгэн. Тэнч үүсэх болно хөгчдийн тоглолт. Бистам би чанс илүү өгчдөг болохоор их нэртэй ч унтдаг. Арт өнөдөр үгээр бас хөхөөр тоглоно. Йоо, занкар толгойтой бистаа болохоор одоо ямар ч малгай түүний толгойд сунхаа болцсон. Ийм том толгойтой үгэд төрснөөс нь хойш аав нь ягаад ч юм ээжтэй нь унтахаа болцсон. Утга төгс уран яруу албан 1000 илүү чам шиг шалны дэвсгрээс ёгтолж панч хийхийг сурсан юм а би инэрлээс. Чам шиг өнгөө ярихгүй панчтай шаан дарга сайдаг учир нь би сонсож ирсэн dark side-ыг. Чам шиг дэнж газрын алтыг нөнгөчж постпрог нь хуйлгаан. Чи наан хизээч орохгүй би бол раймын хуйлгаарах боловсралтай хуйлгаан. Йоо, яасан бистам минут харахгүй. Хахгүй миний панчийг тоолчвоо. За тэгээ хутга авч явчих шаашиг гидсээ цоолчвоо. Йоо. Чам шиг өнгөө өрдөг өнгөтэй лал руу тэнд орж байгаа болохоор season 4-д орохгүй би баг зодгоо тайлцгаа гэж юм үү те. Өнгөө өрхийг баатал гэж бодод байгаа юм уу? Баатал гэж бодод байгаа юм уу? Тэгвэл их stand up руугаа цайлцгаа гэж юм үү те. Йоо. Дэвжээгийнхэн чамайг бүгдээрээ нийлж ухаад бавах гээд байна уу? Тэгээд ганц нэг салтаагаа дэлгээ бавуулчаа штэ. Ямар углаад авна ухаас ухаад авах гээд байна уу? Чи бол волонтинаар өөрлөгөө битсэн хайрын цахаа ард юу үгүй азгүй азархан. Студент нэртэй бустаа юм а. Нэг нэм нь ард дэвэл миний панчлайныг толгойдоо сайн сэвэл хүмүүс ертөнцийн хамгийн бузар зүйлийг харж чадна. Ардгийн хошдгийг нээвэл энэ чивэл тэмий хөхний толгойг хавчиж үзмээр энэ боунсыг бахтын хамт дууд ардын үнэхээр шаахгүй юм байна. Ласт иксээ бохыг дууд. Намаг чиг шаач чи бараг миний дүү шиг миний панчлайн хорон утга зүү шиг бааталтай усгаж чи ор сураггүй халаа усна 2 настай хүү шиг. Чи эндээс зайлахгүй шаалгуулаад дуусна. Бид бол хүндгэн ирс. Эмэгтэй дахиад байдаг ганц зүйл бол өндгөн ирс. Энэ тулаа эхлэхэд ойлгомжтой байсан анхнаасаа чи нас барсан. Ардыг гэлжгээ байдаг шалтгаан түүнийг өндөг байхад нь ээж нь 3 сар нам дарсан. Чи өхөлтэйгээ нүүр туллаа. Би академик хүүр боллоо. Бэлдсэн бидтэй жазанд буухтаа. Рүүди жигнэсээ дамсаг болж хүрдэг. Ардыг цустаа газанд суухтаа. Даваатлаа энэ найзынхаа хүн чанар гэдэг арьсаар бүрээслээрээ энд ирсэн хүмүүс ардыг яаж шалгуулсныг дахиад үзхийг хүсвэл 88 аппликейшнийг түрээслээрээ. Арчер болоо чи юу гаргая. Бис нөгөө ялагчийн дотроо бодсон байсан. Арт илүү байсан байх. Тэг бүгдөө санал нэг байгаа зү. За тэгээд боцооны мөнгө маань артд очих нь 2 бааталчтай байдлаа гар барья. За өшөө нэг чимээ гаргая. За би бүгдний сонсогдохоор чам билжээ. Энд одоо ямар ч лайв бичлэг байхгүй. На камера унтраа. Хариуцч байгаа үнэн өөрөө юу? Зөвшөөрлөг бичих нь байна уу? Яага бүлтэлцээд энэ залуучуудаа? Гэмтхэн гэлбэлзэж цагдаа гарахаараа салгандаг. 21 нас хүрээгүй хүнд согтууруулах хундаа худалдаалсан байна. Шалган да.
Мэдээж цагдаа төргөн гал команд бүгдийг нь хөндлөнэ. Би бүр баруун дарж зогсдог. Гэхдээ төрийн хувцас тайлчвал өөр шүү хөгшөө гэж хэлснээсөө шинэ залуу цүнхэндээ запас цамц авч явдаг. Өөрийгөө харалда залуу минь. Яг үнэндээ чамаас хинч байхгүй. Танаа дивжээд үндсэн хууль ярил цагдаг барах хүн нэг ч байхгүй. Бид энэ ч урлаг хийж байна. Бид биш бол өөр хинт сэдэхгүй. Нэг л хууль ирсэн. 16-гийн нэгийг нэгт юу гэдгийг мэдгүй. Угаасаа би ч мэдгүй. Монгол улсын иргэн та үндсэн хуулиа дагаж мөрднө. Нэг л их баатал матлгээ том юм ярьсан хүмүүс. Эхлээд над өмдөө та татаж өмснө. Яа guys бачаараа би өөрийнхөө хүмүүстэй ганц өдөр дураараа аашилч идэх үү. Бид нэр яг 22 цаг болтол энэ чинь ажиллаж идэх үү. Цагдаа цагийн найз гэдэг үлээ одоо хоёулаа 2 цаг найзалж идэх үү. Та нар өдөөс дураараа аашилдаг. Та нар шиг хүмүүсийг хуулиас гадуур ганцхан шаадаг. Өөрсдөө рэпер гэдэг үз. Яг үнэндээ та нараас илүү бид нар хаасл шаадаг. Цагдаа амрыг ирж эхлэхэд энд байгаа хүмүүсийн амар амгалан биднийг орхиод отсон. Амар хаасл шаадах нь үнэ бид нар дээр хитэн цаасны торгуул тавихаа бодсон. Төрийн цагдаад мөрдөс дээр нь малгай байдаг. Та нарыг үргэлж хамгаалж байдаг. Тиймдээч та нар жаргаад байдаг, тэгсэж удаас маргаад байдаг. Утас мутсаа хараад бааталтыг хийж чаднаа. Наадах чинь хүний карванд байдаг. Хэлж ярьж байгаа нь загнамаар, сэтгэж байгаа нь өрөвдмөр. Би хурууга ганцхан ингээд та нарын тал нь алга болно. Би бол Тони Старк. Энэ бол төрийн төмөр нүүр. За уучлаарай. Монгол улс хуультай тэрэндээ чих захирагддаг. Бид нар бас саяжангаа жоох муухай аяглалаа. Бидний төлөө халуун талж хүүтэнд хөрж амар тавныг минь төлөө ажиллагт үнэхээр их баярлалаа. За make some noise. Энэ бол Black Squad-ын зүгээс та хэдэд бэлдсэн тайсны бяцхан перформанс болоо. Чимээ гаргая. Та хичээнэ чимээг сонсъё. За тэгээд саяных мэдээж жоок шүү. Бид нар хизээж төрийн албан актыг элдэн мухагаар хэлж болохгүй. Хуулиндаа захирагдах ёстой. Тэгээд бид нар дээр бас хүрэлцээр ирсэн хоёр цагдаатай баярлалаа гэж хэлмээр байна. Дахиад нэг чимээ сонсъё. За Франкет бидний дараагийн баталчдаар Exoteric. Түүний өрсөлдөгчөөр The Gucci. Make some noise. Yay. За шууд Exo эхлэх гэж байна уу? Шатах уу? Окей. Йоо. За Gucci-г сонсъё. Нэг чимээ гаргая guys. Рэфтэгчдээр буцаж ирлээ би үзэгчдийн хүсэлтээр. Одоо Exo-г тавьж үсэж тавина. Луугийн үсэлтээр. Би зөвхөн спешиалтээр бааталдаг. Энэ бол амьд зангараг. Хаяага хадарч би ярихгүй ээж аав ихнэр хүүхэд. Эн чинь жинхэнэ эр хүний тангараг. Улаанбаатарын утаа арилахад би чамд бууж өгье. Чи яах вэ? Төрсөн өдрийн мэд ма хоми моги. Ганзаа бол үнэн хэлсэн. Би Дон Диорын найз. Та чи юу илээ? Мегагийн хоёр сугны ус. Байхгүй зүйлээрээ флексдэх муухай. Харж ав. Ориг Гуччи бүс. Та нар мараг муулах болоогүй. Чиний түүний амьдрал гит болоогүй. Авт түнгүүр афор түүцэнгэлтийн тайзан дээр гардыг юм а. Та нар үзэгчдийг нэнээс харин найз охтууд шиг өвдөглж байгаа доороос нь хардыг юм а. Ахиж бааталтаа миний хамаатын нэрийг бүр дурд. Би хизээ байх болон чиний урд. Сэг цагаан богдол гомо гэдгийг надад баталж өгсөн хүн бол Exoteric. Нэг орто буудлын өрөөнд тэр хоёр юу хийсэн бэ гэж юу? Би хэлэхгүй ёстой тэрийг. Хийж гисэн хурд үгэлдэн штэ.
Сонсож яв. Нэг өдөр би ядарх бүдэг үзэхгүй заланга талих нэлэх хөдөөс би хийсэ бидний л өдөр хийсэ хөдөөс гүжээл цаа хээч дэх хорбог жам гэдэгт нийтэх үү? Чи юу надаас илүү сэтэх үү? За. Гүчи байдлаа чимээ гаргая. Йоо. Дуруу хөрүүлүүгээ бичин сараачин дайрна. Чамайг тусаад ирэл гарна дараачин байгаа. Хүсэл буураад өөхийг хүссэн бацаа нарцаага. Энэ бол тусгай дугаар гүчи ямар цаа хийж байгаа. Йоо. Өөрөөрөө бич хинээс ч илүү сэтгэж ирсэн хаач. Намаа хүмүүс муулна тэр чинь бичиж жижиг драм. Чинээс Чингис эзэн хаан чиний стилээ чи чамааг амаа ингэсэн ч гэсэн шаа. Хипхопоор амьсгалсан хүчит термин гişүү. Экзоторыг тархиар тоглож бүхэл сайн мөртөг шүүн. Надад тусан өсөлтөгч минь төгсч яадаг юм шүү. Юу нь ингэж амьдч байхаар бистаа өхөл дээр юм биш үү? Зөндөнөөс нь гэсэн бүгдээр ингэ гişин тийм ээ хөдөөтэйсээ хийсэн цохоо цөмөр ингэ дэсэн дараа хоцол өдөө газаргүй хөдөө алир гэсэн нодон зүйлээ төрөг үүсээ залуу өмдөө тайлсан. Йоо. Хүчин нэвэн сэтгэлнээс бүтээлээрээ зүсэг гэсэн хүрээлээ би хэсэгжсэн дүрмгэлэн жижигхэн зүгээр байхад гүчиг хөрлөөрөө миний эсрэг дэсэн нүгээрээ би эзэрхэн сүртэй тавьшиж дэсэн баатлын дугаар божин мэдээд бүтэн сар бичигдэн яаж бодлоо эрдүү та нар бүгдээрээ лижийлхэн намаа муушаагаас хэмээн бодоо өшнэн зал бичсэн үзэж болоо зүгээр өрөг шүтэж яж ихсэн. Яа. Өсөлтөгчөө басахгүй гэсэн систем өшөглөө. Гүчи бусдаас муу бусаар сэтгэл хөрчлөө. Бэлтгэл ханаа дэлгэх шатаг итэл төршлөө. Энэ бол экзоторик флауэр надад шижих хөдөлгөөн. Яа. Олон жилийн гэлээж талбарт холбож ирсэн билээ. Содог химнэл хизээд гаргах дотн юм шиг мэдрэмж. Зовлог шинээр сэтгэлээ дааван хойртог эргэж бишэн. Багт би бол хувцас тавьчих боловсрол. Яа. Экзоторик байдлаа чимээг сонсъё. За ингээ Гүчигийн round 2. Амар шаачлаа. Би жоохон айчлаа. Учир нь амар байлаа түүний үннэр та нар. Гэтэ би экзотор биш одоо шамар байна та нар. Миний өгшин талбай ороод гутлаа тайлахад жигсаал бол тараах юм байна. Өстөө өнөө бол экзогийн гутал болоороо л гэж хараах юм байна. Чамаг спешиал яах гэж оруулсан гэж мөнгө хэмнэх гэж. Нааг яах гэж оруулсан гэж өнгө нэмэх гэж. Nice. Моника хэлсэн. Ахыгаа гоё, морог ороод зогс шаалганаа. Даж гомроо аваад тариулчихсан. Мибранд амьдралын нүүдэн татна гэд архины спираль тавьсан. Гэхдээ андуураа жирэмсний спираль тавиулчихсан. Галзуу үний өдрийн тэмдэглэл шиг Rainbow гэж уншаад хинж тэрийг архины цагаан солиотой гэдэг шүү. Ууг нь битээр ч үе. Манай аав шиг шааж байгаа зү. Намайг харин хүмүүс солиотой л гэдэг юм аа. Экзоторик надад жижигдээд байна. Бас багтаад байна. Snow гүнсээ чи санаанд багтаад байна. Одоо би баал дурж байна боонси. Чи ол зүгээр зогсоо боонси. Ашиг. За Гүчи байдлаа чимээ гаргая. Йоо. Хэцүү зүйлүүд тоглолч байдаг. Би саадыг даах бертаа шүү. Раунд 2-оо эхлүүлье. Би яаж магадгүй пустаа шүү. Йоо, Димбэ Dark Side, Дэвжээд Flex Squad би чамд бараа хүч үзүүлнэ. Эндээс ялгадаа тэр гандан гараад хүр дэргүүлнэ. Баатлаа өргөжлүүлнэ, бид нар хамтаа бүгд төгжүүлнэ. Дараа нь Дэвжээг их чамааг хамаа дандаа нүд үзүүлнэ. Йоо, амтаа зууш бэлтгэж түүнийг олон хонуулна. Натаа өрсөлдөж өөрийгөө тэр уламд ордуулна. Үгэн бугааргүй гүчигийн би цохонд голуулна. Үлрийн шиг хөөрцөн гахааг номд нь оруулна. Йоо. Надаа өрсдөг бос юм уу? Чим үү явцгүй хаа. Би бол өсөж яваа адгуус. Чи бол азарган дахиа. Охин шиг ажиллаад байвал чамаа бацаанаар задуулна. Би бол давагдчихгүй чамаа гацаанд оруулна. Йоо. Маш их долондор хайч мэдгүй хачин золондоо найслна. Маш их боломжиж айсан ихэнд ашиг олохоос бүр зайсан. Ашиг толгоогоо дайчиж урагшаа давшин огшоог дайрсан. Анх хипхоп хийхдээ одоогийн би чам шиг холбодог байсан. Йоо, намайг ялах гад ирсэн байх гэхдээ маш том хан ухтлаа. Чи надад туснаар сүнс бас сүд чинь бас цухлаа. Баатал намайг нэгэр ялна гэдэг ёстой худлаа. Хинэн нэлөө гэдэг хэлээд өгөөс бистакода. Экзоторик байдлаа, make some noise. За тэгээд өрсөлдөгчдөө баярлалаа. Амар юм уу? Хөөе, камер юм уу?
За хоёр бааталчтай баярлалаа. Мэдээж Exo ялсан. Тэгээд Боцо нэмонг Exo Turk руу очих нь байна. Ирж special батлыг үзүүлсэн Гүчэндээ баярлалаа. Make some noise. Энэ халууцаад баатлахгүй явуулаад байна уу? Баатлахгүй явуулаад бид нар халууцаад байна уу? За ингээд дараагийн баатлыг үзүүлэх хэмээн season 1-ийн champ. Мэдээж түүний эсрэг арт түмний хүү. Make some noise. Надад сонир санагдана. Нүдэнд өгцөг байн харагдана. Жижиг хавцаг хараа савталцана. Викторцыг оруулаарай guys, Викторцыг. За guys хэн нэглэх вэ? Викторцыг round 1 чимээ гаргая. Йоо. Них аймаар юм бэлдсэнгүй. Гэхдээ чи бол зүгээр жирий хүмүн жирий. Учин миний эхний раунд зүгээр л фри шүү фри. Ната баатлах гад ирж байдаг чийж бас дүнгүй байна да. Хөөе дүнгүй байна да. Чи бол миний зүгээр л күмпүү паа да. Чамтай гэдгийг мэдээд би хүлээлт байгаагүй. Юу л та хүмүүс чамайг хараад штэ түлээ царайгаа нуул та. Пүүста он сарын арсан юм уу? Энэ үгийг би хаанч хэллээ. Яаж ч шиг холтон зогсооч над боовч барыг панч хэллээ. Одоо би чиний аав шиг шаах уу? Хөлтүү толгойруу чин таав чиг шаах уу? Аль эсвэл би наан чин байх уу? Панч шаах уу? Би чамайг хаан чин шаах уу? Йоо. За зүг при явж байгаа шүү. Тэгээд ингээ бааталж явах зарим хүмүүсийн утас нь хүртэл дуурдаг. Манай payback студ ороход гутал нь хүртэл сугардаг. Ната бааталстыг мэдээд зүүн мөрөн дээрх чөтгөрн аваргын цомоо буцаагаад өг гэж шивнэн. Чи надаас хөхөө бөксөө гэж асуулаа. Хариулт чинь үгүй. Хөх гэж хэмнэ. Нэг аймаар юм бэлдсэнгүй өчигдөр сүүн чи намайг хичнээн бэлдсэн шаахгүй хичнээн хичээсэн ч учир энэ раундыг би өчигдөрсөн суугаад босохдоо л бичлээ гэж юм. За Виктор зөвлөө чимээ гаргая. За окей, ингээ payback-ийн round 1. Йоо. Чаа би харж байна одоо freestyle хий. Чиний бүх юм чинь жижигдэн нэг байхад. Энэ пистаг надад бааталтуулаад дормжлоо шагаад байгаа мега. Аха. Йоо. Амаа нэг сой заваа дугаа чадахгүй Викторс пистам залхдгүй юм уу? Үнийг хэр тоос болсон орцон шахаас. Уулын спешиал дээр даваадлоо гэдэг борцог шай гэж бодож ирсэн. Писта борцол шахаас. Яа. Батласараа бүр төрдгүү гэлүү. Би таандар шиг нэргэн, чон шиг мэргэн дээр товтлохоо. Чиний сүнсийг төөрөв, шүдийг цөөрүүлэх хүүхдийн төөрөг өнөөдөр хүрсэн биен дээр ч төрсэн ээж шиг ч маш удаан өглөн гэж юм. Болоогүй. Бас Меброн шиг шүршин Монголын хипхоп шиг суулын гэрээ чинь 113 удаан өглөн гэж юм. Яа. Хүмүүсийг гэй гэдэг яг үндэ өөрөө гэй. Тайлсан залуу бүрээ бодно хүнчин байгаасаа. Бас амар садар бистэ ахыхын найз согтоо ороод ирэхэд баярлаад боддог. Энэ бороо шинжин шахаасаа. Йоо. Латруу чамайг чамп болох гэж хөөсрөө шаа. Чиний мөрөөдлийн аврах чинь Bubble B. Би бол өлтөө дарсан. Давхартай эсвэн. Викторцыг ганц панч чадхад ард нь Гричо. Double kill. Йоо. Чи рил үзсэн үү? Арди доотлоо нэгч буу баатал хийгээгүй зайл хэстэй. Би чамайг дараагийн мөрөг шахаад доромжлоо шиг санагдана. Чи писта Гричогийн нээз үстэй. Би бол ориг отаа тавин тэнгэр. Чи бол бусдын салтаанд явах чингэр. Викторс хөөрхөн үү? Хөөрхөн шүү. Писта та нар ямар новшаа татаад байгаа юм бэ? За payback байла. Чимээ гаргая. За одоо манай хоёр өөрсдийнхөө 2 дугаар раундыг айтаа бааталгаар болсон байгаа. Бит тэндээс өгнө. За DJ битийг тавиад өгөөрэй. Викторийн эхний 2 дахь раунд. Окей. Эй. Эй. Сонсож чанлаа. Эй.
Сонсож янта хараад итгэж одоо аманэ. Сонсох хүнгүй байгаа ч одоо надад хамаагүй. Зөвхөн дуучин гарахаас өмнө томото байсан. Утсан чамд тарих байгаа хомос байсан. Райм бүхий бочул хамаа огтуд руу чатал. Хийсэн дуучин утахгүй яг л битосгүй батал. Хараад исэн битос зэжөө дүүжиг чинь элсэсэ. Ихтэй дуудас битээ цамаа исти битээ нэг ч жоохон зугаацж байгаа гэсэн ахасаа чи бүүэ. Надад тач зүрхэн дэлсэн яхаа мэдгүй хөөе. Ээж түүнийг төрөхөд хийсэн гахаа юм уу юу вэ? Үргэж чагч болсон бэндик цаазаа яах бүүэ. Яй. Чимтори искит ягал хоёр гүрний цаана би байгаагүй бол гэж юм чи өдөө торны цаана харт амханд орохоос усан дорож бацаа минь чи за гэдэг би на чамд хилээд байхад ойлгохгүй муу та бид хүссэндээ тийм зүйлийг хийдэг үстэй чи хин билээ хөлийг хүний хитэн бистэ намайг pay back гэдэг бодоод мэдэн төстэй би нохооны хоол авчирсан. За payback байлаа. За ингээд энэ халуухан батлыг үзүүлсэн хоёр баталчиндаа баярлалаа. Бүгдөө нэг чимээ гаргая. Яй. За ингээд миний зүүн гартал payback. Миний баруун гартал Виктоз. За миний зүүн гартал payback. Миний баруун гартал Виктоз. Баруун талтай илүү сонсогдсон. Тэгээд Виктозтой баяр хүргэе. За тэгээд шагналын мөнгө Виктозын данс руу очих нь байна. Хоёр баталчиндаа баярлаа. За ингээд Rap TV Season 3 бид нэр аль 100 эхэлж исэн. Үзүүр түрүүнд гарч ирсэн. Ганзо. Түүний өрсөлдөгчөөр Last X. Яг одоо бүгдээрээ Season 3-ын төгсгөл хэн чамп болохыг, хэн энэ олон залуучуудаас авраг болохыг, хэн нь дараалал нь 7 ялахыг үзэх гэж байна. Чимээ гаргая. За залуусаа бэлэн бистэ. Өнөөдөр Last X дивжен дээр чамп гэд нэр хүнд олон штэ. Тийм болохоор энэ хүртэл үлзэх хүн амны хэрэгүүд олон штэ. 3 сэсэл энэ залуугийн ир үсгний талаар ярьлаа. Ир эмнийх нь хооронд хилжигч өөр болохоор хин чим эргүү болно штэ. Бисээ хооротод албаар ялгцээ. Төрүүлж хөдлөхгүй л энэ хөгшин нохоо намайг унгааж мэдэх михийнх нь надад чамаа гिचиг гэж дуудах 5 шалтгаан байна. Тэр бүгдээс ихнийх нь тэр өмдөн доторх чиг улаанаа унтаж болов гэдэг. Учир нь тэр зөвхөн насан туршаагүй охтуудад үзүүлж болохгүй муу гэдэг. Тайзан дээр гараад ирсэн л би үргэлж ноёрох нь. Одоо чам гिचиг гэж дуудах 5 шалтгааны хоёр дахь нь. Тайзан дээр гарч ирээд намайг бодоо олгоно. Агшаана гэж бодсон уу аа? Хуучин сургуулийн муу сурагч улирж ирээд шинэ сургууль тагшаана гэж бодсон уу? Маа. Тэр л ганцаараа дивжен дээр шарыг гарч харавдаг, улааныг гарч уурдаг. Одоо чамаа гिचиг гэж дуудах 5 шалтгааны 3 дахь нь. Буулгаж чадна гэж бодж ивэл би үргэлж босоо. Хаан суухгүй, бас чам шиг унтаж байгаа пистакуудаас л панч гоохгүй. Чамайг шанга алдсан байлээ. Бэлтгэл гүрсэн 4 дахь хүн. Одоо чиний сонсох 5 шалтгааны 4 дахь нь. Үгсэж яваа. Та нар шиг байранда гаруудыг ихнээс чи гүйдэж байгаа штэ. Бас баатал дээр ирэх найз өхөнлөө шунлын арцгаар гүлэрдгөө болоороо пистам ихнээс чи үзэж байгаа штэ. Түүнэр тандаж хэлгээд хизээ чинь пистагийн алдааг бүү давт. Ирээдүг чинь нураач мэддэг хор зуршил бүү авт. Одоо чиний сонсох 5 шалтгааны давт. Ээж чинь дуурсахгүй угаасаа хангалттай хэцүү байгаа. Чам шиг юм хүүтэдээ хөргөлтэй ээжээ чи. Өөрөөсөө битээ зүгт нүүр тул энэ бол чи гिचи. Last X болоо чимээ гаргая. Guys энэ юу шүү? Champion battle яг шудраг яваа шүү. Бидний яг 2 минут байгаа. За ганцаагийн 2 минут. Цаг явсаа. Йоо. Make some noise. Сүүлийн тулаа. Гэхдээ надад бас кейсо даруулчих юм уу? Хүн бүдүүн байж болно. Гэхдээ юмыг яаж өгөх нэг даруулчихгүй юу? Өмнөх баатал дээр би шалгалт авах гэж нэлээ ууртай байсан. Энэ том толгойсон бистаг төрүүлэх гэж ээж нь бараг 3 удаа дур тавьсан. Йоо, оргил тулааны хүндлээд над аманд гашилсан бохоо хаяачтай наана.
Чи яг ямар нүгэл хийсэн болохоор ийм өхөр шиг би зүлгүүр шиг царай гिचи шиг яриа заяачдаг байна. Season 1-ийнхнаараа голдон тусгаад довтлон устгах нь. Иймэрхүү чөлөөт яриагаар би холбоо урсгах нь. Ластик төрөгтөөл барцгал хилүүнд нэзүүлэгдэж зовлон туулсан. Цааш нь үргэлжлүүлвэл энэ тайзан дээр чи би улам агсрын шүү. Чамд гэж хэлэхэд хүүхдүүдэд ил тавиад байх юм бол чиний удам тасрын шүү. Чам дээр бол зүгээр би шатар тоглоно. Тэмээгээл дууглана, тэргээрээ зүүнээс мадлана. Нэпстаг ойлгоогүй өсрээд гудамжинд үнэ шаглана. Ластикс өөртөө зориг тавьсан. Өдөр болгон жим рүү турхаар явдаг. Гэхдээ чи биш найз охиж ч өвгөөд ах юм. Аргагүй ч өдөр 120-6 шахдаг. Йоо. Season 2-оос хойш аз авчирна гэж итгээд амандах бохоо хаяагүй гэчээ. Би энэ үл уран сайхны аргаар явж ирсэн. Харин өнөөдөр чи хаягдана мó заяагүй гэчээ. Цаг явах. Сая цаг байсан бол чамд зориулаад алав тоолох төглөө. Эхний 2 дахь раунд эхэлж шүү. Пистаманд Моникэ даваа толгойр шиг бааталт ирэхгүй алга болоод өгвөө. Төрхтөө хилүүнд нэвтрүүлэгдсэн гиснүү дээ. Викторс Пистам нөхөр тэргээ тулыгээдсэн ориг толой чи одоо энэ үү те. Чамшиг хоосос сав сонсгол сүрэхтэй, бүрэгтэй, снов гүнжтэй, дэр нэгтэй, дүр нэгтэй. Гэхдээ чамшиг алиалагч нар энэ зогсож хүмүүсийг хөгжөөхөл үүрэгтэй. Хүмүүс хорон үгээр шатар нууж эхлэв, оргил өдөө шатаар гүйж эхлэв. Гэхдээ зөвхөн хүмүүсийг хөгжөөдөг чамд бол юу ч хэлэх үү? Тэгээ онгой ярихгүй юм чи энэ тайзан дээр юу ч хийх үү? Рэпер бол жүжиглэх үү? Эсвэл авьяасаа гайхуулж рүүки шиг бүжиглэх үү? Угаасаа энэ дивжин чи шин цуслах хэрэгтэй. Чамшиг гудманд хог нэгээр байдаг, хог нэгнээр яах уу? Чи тэгээ наа яаж буулгаж явах юм? Комеди ярих уу эсвэл даваа талаа шиг комментэр ялах уу? Хуантас панцууга болтоо пста. Араа өөрөө даачгүй юу те. Гэхдээ зүгээр дээ шүтээ нэг минь 4 рэпер шаагаагүй би нэг 4 бааталч шаачихгүй л гүтээ. Ганцхан надад тайртай. Учир нь миний үгс цогтоон. Арх тамхин арга бэлэг шиг төгс цогцоон. Өдөг хүртэл панч бүрээ алдаагүй төгс цогтоон, баг төгс цогтоон. Гэхдээ ахтай респект битээр үгээрээ торооч үлцэн тороо бенчиг төгс ноёдоон. Гэхдээ чи миний хараал ийцэн цагаан заац чам миний бүкс гойдоон. Сүүлийн панч. Үгээр урсгах мөрөнд толгой сүү цээж бүрэн. Урсгал сүр чамууд нь тэнийг дээш дүрэн. Тим дээш дүрний үгээр нь дүүрэн хинэгний татаацайсан иш дүрэн. Гэхдээ чи яаж чижсэн миний хүрх ихний шатны хамгийн сүүлийн гიშгүүрэн. За цаг болсон байна. Ганцаагийн раунд 2. Йоо. Раунд 2 дөнгөж эхэлж байгаа нугтаагаад өгчгээ шаагаад. Харин би энэ 50 чамтай тухтайхан бүжгээ шаагаад. Баадлын өмнө уулзъя гэсэн чи зүхтайгаа гүйчгээ шаагаад. Том баагаа шаагаад барууч болоо гэж бухтайгаа үцгээ шаагаад. Йоо. Иймэрхүү бичээд энийг одоо файналын тулаан гэх үү? Эй, хончил тавга нэг үхэр 5 хоноор тулаан хийх үү? Энэ маягаар би чам салаавч өгнө гарын салаа дүүрэн. Баатал дуусны дараа бяргуу бяста ялаа өрнө. Йоо. Чи ми чигшиг одоо надтай энэ минь чацуу байх үү дээ. Миний цагаан бүсийг үүсгэлөө. Бааталж захта уцаа алдаг Eminem гэж юу ах вэ? Йоо. Чи надтай таарсан. Одоо ингэ чиний ирээдүй чи Моникийн доор мө өгсөн хүүр. Иймэрхүү адгуусыг дээшээ өгсөх бүрт замд нь бие явах болно. Чиний үлгэр онцгүйгээр төгсөн нүрд амьдралд өдөр болгон шаалгуулдаг мó бөхсөн нүрд. Йоо. Энэ худлаа мөөрсөн писта намайг нухан чиг шиг өгсөн. Чи эзээч баатлыг гот бол чадахгүй. Учир нь ухаанд нь ухан ишиг өгсөн. Йоо. Энэ үртэл явахдаа овоог аавра бас левел цуглуулсан. Одоо ингээд левел хас гэж юм. 10 оны Б гэлөө. Би эзээ чам шиг болохгүй. Тиймээс би левел ласт гэж юм. За ингээд
чемпион төлөө 3 раундаар үзэж байгаа. Last X-ийн 3 дахь раунд. Make some noise. Өдөг хүртэл чанар минь муудсангүй. Би ямар колины өмсөд ирдэг кар арт биштэй. Артид бол хаан шаут хийштэй. Хончил лавга арагшин тогтох золбон ганцоо баатал яван шараад биштэй. Чамд бол бүх хангалтгүй. Нойлог бодог сойзор нэг туршгүй. Чамд үрэх гээд гिचнүүд нь нойдгнэж дуншгүй. Ивэтэ ор хоронгүй хэцүү байна уу? Жинхэнэ адгууснуудын оршдог бетоно ойдод суршгүй. Алан талан гэх шаах уу те. Чи бас пистам минь хойдохыг уншгүй. Зарим нь өөрхий 10 жил мөлхөөл байгаа тэр оргил руу гүйж гарах нь те. Гэснээс отгон мөнхийн автаа бол юу ч ярих вэ те. Гэтэ түрүүнээс хойш нэг зүйл аимшигтай ихээр хүргээд байна с жигийг минь. Юм мэдхгүйгээр нь далимдуулаад 10 жилийн октодод хортой бараа шахчих гашаагаад на дэлгүүрээ хаа гэж юм. Ирүүлэр сэтгэх нь гутам шиг түүнд, үгмэн эцгийнх нь мутар шиг хүнд, холболтын нууц нь бурхны судар шиг хүнд, сэтгэл нь эмзэглэн бүжигчд дудам шиг бүрт, урцгадаг үгс минь гудамжид дундардаг бүрт, юу ч хийж гээгүүлээгүй, гээгүүлэхчгүй пистам нь ингээд дуртаг шиг хүрт. Хүүхдүүдээ энэ дивжээр үгний минь өвдөлтийг дааж чадах зүрхтэй зүгэл чаддаг юм бол энэ боцсон түгэл бүрийг үгээрээ нүхэл та нар шиг бурхантай нэгжүүдээс хараал зүхэл цуглуулах би бол нэгэн бүхэл үүнээс хойш хинч намайг дуусгана гэж бүхэл чамшигт бүхэл өвгөнтийн өвгдөг төгсөлтөнд золгуулах миний хамгийн дуртай нүгэл учир нь би өөрөө явдаг үхэл. Сүүлийн панч шүү. Одоо чи өнгөрсөн. Ирээдүгээс хайжуулаарай. Энэ бол чамайг дуудаж буй соёлын дуудлага. Бас хөгшин зэрэг нүүд ангаас өмнө сонсоод очих чам зөрүүлсэн ёслолын буудлага. Last X, make some noise. Hold on, guys. Юу. За ингээд ганцаагүй раунд 3 битгий их орлоор түүнд 2 минут байгаа шүү. Юу. Дахиад нэг үхэр. Хуулийн дагуу зам твтэх болно. Дургу үргээд ивэл чам Моникатай Морог цогцтой хамт твтүүлнэ. Би чинь чирээ тамд нэвтрүүлнэ. Тожигтой гараар алгадна. Жинхэнэ алганд ямт бицүүлнэ. Юу. Уулын би чамайг доцоод хэмжээд үзээлэн. Гэхдээ одоо хэмжээг үзүүлнэ. Ялсан хүмүүсийг би нэмчээд үржүүлнэ. Би бол арилахгүй тод үсэг. Харин чам шиг харандааг би дэвжээд үзүүлнэ. Юу. Хөөхөн хүүхдэрээ магтаад эхлэхээр тэрвэрлдээд эхэлдэг. Гэхдээ бас залтай байдал эвгүүдгээр камерын цадах рэндом гिचнэлтэд хэрэлдээд эхэлдэг. Юу. Рэп дэвжээгийн дараагийн даалгавар мига надаас гуйсан нэг мал хасаадаг. Баги замын зал гаргаад илтгэхийн энэ мал бацаанд өг. Эвтэйг нь дуусгая гэж бодож байгаа юм бол одооноос надад талд садах. Би бол дэвжээ дээр түүмэл тавьдаг луу. Харин ч намайг тамхи зугтал галаасаадаг. Юу. Өөрөөрөөч байхгүй. Rocketbag-ийн бүр үзүүлээд, ширэн нүүрлээд дунчлаа. Тэгтээ одоо тэгж шахахгүй зү. Баяраа өөрөө ширэн дээрээс унчлаа. Юу. Энэ өгсөж яваа малыг чинь би ёроолд нь буцаага тавина. Чи ихнээсээ дахиад л өгснө. Би чамайг үгэн сумаар буудна. Энэ шалыг чиний цусаар буудна. Чи хүсээд идэх улаан явсан дээрээ таалал төгснө. За хоёр бааталчид өнөхөр их баярлалаа. Энэ сайхан зүйлийг үзүүлсэнд чимээ гаргая. За ингээд бүгдээрээ одоо 15 минутын пауз аван жоохон сэрүүцэж байгаараа бид нар шүүгчтэй багаараа хуралдаад эргээд ирэх болно. Окей. За guys тэгээд шүүгчтэй баг хуралдлаа. Тайсны ард мэдээж дивжээгийн одоо бүх цагууд бааталж ирсэн. Бааталчид одоо лигийнхэн гихэн ч хаашаа ер нь сайн нууд те таад мэдж байгаах. Тэд нар бас нэг
нэг талын оноо гарлаа. Тэгээд бидэнтэй хамт бас DJ Crazy Talk байлаа. Хипхопын салшгүй нэг элемент цаашмаас өөрийнхөө үзэл бодол бүх үндсэн юмнууд дээр чеклж бас нэг дүн хэллээ. Тэгээд мэдээж бас би өөрийнхөө өнцгөөс бас нэг дүн хэллээ. Тэгээд оноолт маань ямар ч байсан гарлаа. За тэгээд яалсан ч ялагдсан ч энэ сайхан зүйлийг хамтдаа энэ хүртэл хөгжүүлж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Мэдээж үзүүр төрөө хүртэл явсан хоёр бааталчиндаа бүгдээрээ нэг чимээ гаргая. За ингээд үзүүр төрөөний баатлын шөвгөрч тодорсон маш их панчийг хэлсэн, маш сайжирсан, бүх цаг үед сайн байсан, creativity өндөртэй байдаг хүнээр бол Lastix нэрлэгдэж байна. Баярлалаа. За харин Season 3-ын чемпион бол бүх цаг үед байсан, үргэлж сайжирсаар байсан, бас уцаа хараагүй нийт 24 панчийг өөрөө цээжлээд ирсэн Ганзо. За guys, саяны 3 дугаар раунд дээр гацсныг бол тооцохгүй. Хэрвээ Ганзо уцаа хараагүй байсан бол огт гацхгүй явах байсан гэдэгт бид бүгд итгэлтэй байгаа. Тийм биз? За тэгээд дараагийн дугаар дээр Season 4 дээр ч гэсэн орж байгаа хүмүүст хэлээ. Панча цээжлээрээ энэ бол баг хамгийн ихний үзүүлэлт болдог шүү. За ингээд хамт байсан Ганзо, тэгээд Lastix, алуу нэш. За ингээд тайцсан дээрээ 12 сая төгрөгийг бэлнээр өгнө хэмээн Black Squad Spy. За ингээд хамгийн эхлээд Lastix-ийн юуг өгөөч төхөө. За Spy өгөхгүй. За манай студийн зүгээс бол баатлыг яг өдий дайн ийм өндөр түвшинд хүрэхийн тулд маш их хичээсэн. Маш их зүйлийг бас туулж энд хүрсэн. Тэгээд энэ бүгдтэй хамтдаа байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Бид нар бол анх ярьснараа шагналынсаа 12 сая төгрөг байсан. Тэгээ миний гарт бол бэлнээр байна. Тэгээд энэ шагналыг ингээд бэлнээр авч байгаа Ганзадаас баяр хүргэе. Гэтэ Lastix бол бас өдий хүртэл энэ зүйлийг бас ямар гайхалтай үзүүлсэн те. Сая бас ямар гоё үзүүлбэр үзүүлсэнд Lastix-тай бас баярлалаа. DJ Crazy Talk. За ямар ч байсан ганцаадаа баяр хүргэе. Тууштай явлаа те. Тэгээд тууштай явахаар ямар үр дүнд хүрдгийг хэдүүлээ харлаа. Тэгээд хипхоп culture, хипхоп соёл өөрөө тодорхой хэмжээгээр DJ штэр, бүжигэн штэр, MC штэр одоо ингээд энэ төвшөнд те энэ хүүхд залуучуудыг цуглуулад ингээд энэ төвшөнд хөгжиж байгаа танаа хамт олонд бас баяр хүргэе. Окей. Peace. Бүгдэнд нь баярлалаа. Ганзо.